За Монголын иргэний агарын тээвэр компанид ажиллаж байсан иргэдийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд хандаж Мят компани олон жил үр бүтээлтэй ажилласан ууган ажилчдаа заллах замаар ажлын байрыг нь будааж өгнө гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан байсан юм а. Тодорхойлбол Мятийн хангамж үйлчилгээний хилтэс ажиллаж байсан 10 гаруй хүнийг 2014 онд ажлаас нь халах шийдвэрийг гаргасан тухай мэдээлж байлаа. За ингэхдээ эдгээр ажилчдыг тусдаа компани байгуулж аж ахуй нэгж болвол цаашид гэрээ байгуулан хамтран ажиллахаа компани удирдлагууд мэдгдсэн байна. Энэ дагуу эдгээр ажилчид GTMGL нэртэй компаниг байгуулан Мятийн нэг давхрын зоогийн газарт нисэх бүрэлдэхүүн ажилчид болон бусад үйлчлүүлэгчдэд хоол хүнс бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлж эхэлсэн байгаа юм а. Харин үйлчилгээгээ эхлэхдээ үйл ажиллагааны гэрээгээр ус түрээсийн гэрээгээр ажил үйлчилгээгээ эхлүүлсэн нь анхнаасаа хуурам эхлэх замаар биднийг халж байсан нь одоо тодорхой болж байна хэмээн хэвлэлийн хурлын үеэр GTMGL компани удирдлагууд хэлж байлаа. Анхандаа бол бид нарыг 9 сард одоо халагдах тушаал гараад гарахын өмнө бидэнд мэдэгдэхтэй захиргааны дарга баасан цогтол бид нар орж ирээд ингээд яриа хийсэн. Тэгэхэд бол засгийн газрын 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлж байгаамаа. Та нарыг олон жил ажилласныг харгалзаж үзээд одоо ажлын байрыг доктортой гэрээгээр аж ахуйн тооцооноор ажилуулах хэрэгтэй байна. Тэгэхээр та нар аж ахуй нэгж үүсгэрэй л гэсэн. Тэгээд бидний компани бол 9 гишүүнтэйгээр үүсэж энэ үйл ажиллагааг хийхээр ингэж зорьсон. Тэгээд 9 сарын 30-нд тушаалаа аваад гэрээ маань тэгээд гарах юм байх гэсэн чинь гэрээ 11 сарын 11-нд ганцрын гэрээ хийгдсэн. Тэгээд тэр ганцрын гэрээн дээр ганцхан үг үсгийг уншихтал ерөөсөө гэрээний одоо дараагийн үйл ажиллагааг гэрээг одоо юу яах та 30 хоногийн өмнө мэдгдлэр бичгээр өгнө. Гэрээнд санал оруулахдаа гэрээг одоо сунгах талаар. Тэгээ би ерөөс 11 сарын 11-нд гэрээг аваад дахиад зөрүүлэл бидний одоо гэрээг сунгаж өгөөч гэсэн албан бичиг хандах хэрэгтэй болж байгаа байхгүй. Гэрээний үг үсэг хүртэл тийм байсан. Харин дээрх асуудал шүүхийн төвшөнд очиж 3 шатны шүүх хурлаар Монголын иргэний агарын тээврийн талд шийдвэр гаргасан ч за GTMGL компанийн хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол улаан цайн лөөвөр хэмээн мэдгцээр байгаа юм. Сонгон шалгаруулалтанд Тэнгэрийн хөдөлгүүр компани материалаа ирүүлж харин Мят компани зүгээс GTMGL компанид сонгон шалгаруулалтанд оролцооч гэсэн урилгыг өгсөн гинэ. 15 оны 4 сарын 9-ний өдрийн Open Door сонин дээр зарыг тавьсан. Тэр зарын дагуу болохоор Тэнгэрийн хөдөлгүүр гэж түрүүний хэлсэн компани материал өгсөн. GTMGL гэж одоо энэ компанийн хувьд бол материал ирүүлэхэд өөрж бид нар бүр албан бичиг явуулсан, албан тоотон байгаа. Өөрсдөө материалаа ирүүлээд. Гэтэл GTMGL компанид шүүхээс асуудал шүүхийн төвшөнд байхад ямар нэг сонгон шалгаруулалтанд оролцож болохгүй гэдэг тайлбарыг өгсөн байгаа юм а. Шүүхэд нөгөө гомдлоо гаргацсан явж хахад одоо бид нарт тэр сонгон шалгаруулалтанд оролцсон уу гэсэн бичиг ирсэн. Тэр нь ард нь 13 ажилчдын хамт гэсэн тийм зарлал байсан. Тэгээ бид нар бол шүүхийн шатанд эцэслэн шийдэгдээгүй. Тэгээд тэр үе дээр нь шүүгчээс юу захирамж гарсан. Одоо элдв шүүхийн маргаантай байгаа хугацаанд сонгон шалгаруулалт явуулахгүй байх тухай захирамж гарсан. Тэгээд хэдийд нь одоо сонгон шалгаруулалтаа явуулчаад хэдийд нь энэ Тэнгэрийн хөдөлгүүр гэж амаараа ярьж орж ирээд байгаа юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа одоо энэ тендерийг явуулсан гэж яриад байна. Тэгээд тендер явуулныг маргаантайгаа хэлсэн шүү дээ. Харин тэр тендерийг одоо хэдийд нь яаж явуулсныг нь бол мэдэхгүй байна. Ямар ч гэсэн тэр сонгон шалгаруулалтын сонин болвол шүүхийн маргаантай байхад гарсан. Тэр бол бичгэнд байгаа. Харин Мят компани хэвлэлийн төлөөлөгчийн хувьд энэхүү хэвлэлийн хурлыг зарлагдсныг хараад тайлбар өгөхөр хэвлэлийн хуралд ирлээ хэмээн мэдээлж байсан юм а. Түүний хэлж байгаагаар бол тус зоогийн газрын хоолнд Мят компани болоод ажилчид болоод бусад хүмүүс дургүй байдаг гихчлэн мэдүүлгийг өгч ирсэн юм а. Энэ болоод энэ судалгаан дээр ажилтнууд дийлэнх нь энэ хуучин компанитайгаа хамтарч ажиллая гэсэн тийм хариу гарсан гэж хэлсэн. Гэхдээ энэ болоод ерөөсөө тийм биш. Ерөөсөө ажилтнуудын дийлэнх нь баг 90 гаруй хувь нь энэ компанитай хамтарч ажиллахгүй хоолны одоо чанар дутагдaltaй байна гэсэн хариулт өгсөн байгаа. Яг ямар зөвлөгөө хийсэн та? Зөв энэ одоо Мят компани ажилчид ажилласан нөгөө одоо компани удирдагчид ажилтаа хуурж яана гэсэн тийм зар явсан шүү дээ. Тэрний дагуу одоо үнэхээр хуураад байгаа юм болов гэсэн чинь ямарс Мят компани ажилчид бол огтосоо биш. Зүгээр GTMGL гэдэг л компани ажилчид бүхэл бүтэн одоо энэ компани нэрийг бариад бизнесийн нэр хүндэд халдаад байгаа юм болов гэсэн тийм бодолтой шүү. GTMGL компанид нийт ажилчид болоод бусад хүмүүсээс авсан сэтгэл ханамжийн талаар судалгаа байдаг гин. За тэр судалгаан дээр хүмүүс ихэнх нь тухайн байгууллагаар өөрчлөлөх хүсэлтэй гэсэн байдаг тухай мэдээлж байлаа. Шүүхийн төвшөнд асуудал нь явж байхад сонгон шалгаруулалт болчихсон үнэн бол анхнаасаа сонгон шалгаруулалтанд тус компаниг оруулах сонирхол байхгүйсэн шиг магадгүй гэж харагдаж байгаа юм. За ямар ч тач энэ асуудлыг үзэгч та бүхэн өөрөө өөрсдийнхөө дүгнэх үзье.